За сайн байцгаана шинэ 7 хоногийн мэнд. За өнөөдөр их Монгол улсын задрал парт 2-ыг ярих болно. За өмнө нь би их Монгол улсын задралын эхлэл болсон Хувлаа хаан, Ариг бүх хаан хоёрын иргэний дайны талаар ярьсан. За тэгвэл өнөөдөр их Монгол улсын задралын бас нэгэн хэсэг болсон Зүч хааны удмын Алтан ордны улс болон Тулуун ноёны удмын Ил хаант улсын хаадууд болох Бэрх хаан, Хүлээгүү хаан хоёрын иргэний дайны талаар ярих болно. За Мөнгө хааны гинтийн үхлийн дараа Чингис хааны байгуулсан авраг том эзэнт гүрэн анх удаага хаан ширээний төлөөх томоохон тэмцэлд орсон нь Хувлаа хаан, Ариг бүх хаан хоёрын иргэний дайн байсан байгаа юм. За гэхдээ энэ хоёрын дайнаас төд удалгүй эхэлсэн илүү том гардтай, илүү том хохирлыг амссан маш том тийм иргэний дайн төд удалгүй эхэлсэн Бэрх хаан, Хүлээгүү хаан хоёрын дайн байсан байгаа юм. За энэ хоёрын дайн тэгвэл яг юунаас болж эхэлсэн, яг энэ хоёр хүн яагаад муудсан, за Бэрх гэж яг ямар хүн, Хүлээгүү гэж яг ямар хүн байсан талаар нь би маш дэлгэрэнгүй ярих болно. За ингээд бичлэгэнд орцгоё. Бичлэгэд дуустал нь үзээрэй. За Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрэн нь хүндрэлтний төвхөндөх хамгийн өргөн удам их газрын эзэнт гүрний нэг байсан байна. 13 дугаар зууны ихэнх үед Евразийн ихэнх хэсгийг нэгэн төрийн дор нэгтгэсэн энэхүү эзэнт гүрэн асар өргөн газар нутаг олон үндэстэн өөр хил шашин соёлтой ард түмнийг захирж байлаа. За ийм өргөн удам эзэнт гүрнийг нэг төвөөс удирдан захирахын цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр хүндрэх болсон байгаа. Чингис хаан төрүүлсэн зохион байгуулалтаа цэрэг захиргааны шин тогтолцоог бий болгоод арабтын зохион байгуулалтыг бүх эзэнт гүрэнд хэрэгжүүлсэн байгаа. Үүний зэрэгцээ өөрийн хөвгүүд, ойрын төрөл садан гавьяат ноёд тодорхой газар нутаг хүн ам цэргийг захирах эрх мэдлийг олгосон байгаа. Эдгээрийг тухайн үед улус буюу хувь гэж нэрлэжсэн байгаамаа. Чингис хааны Өгөөдөө хаан, Гүйг хаан, Мөнгө хаадын үед Монголын эзэнт гүрэн нэгдмэл хэвээрээ байсан ч хаан ширээний залгамжлалын асуудал аажмаар дотоод зөрчлийг бий болгож эхэлсэн байгаамаа. Ялангуяа 1259 онд Мөнгө хаан нас барсны дараа Их хааны суудлын төлөө Хувлаа болон Ариг бүх нарын хооронд өрнөсөн тэмцэл эзэнт гүрний төвлөрсөн засаглалыг ихээхэн сулруулсан байгаамаа. За энэ үеэс эхлээд Чингис хааны үр удам захирж байсан томоохон улсууд өөрөөрийн ашиг сонирхлыг илүүтэй хамгаалж аажмаар бие даасан гадаад болон дотоод бодлогыг уулгуулсан байгаа. Ингэснээр 13 дугаар зууны 2 дугаар хагаст Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан 4 том ханилаг бодит байдал дээр тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг улс төрийн хүч болон төвлөрсөн байгаа. Эдгээр нь Юань улс, Цагаатайн улс, Ил хаант улс, Алтан ордны улс гэсэн 4 том ханилаг байсан байгаа. За Юань улс нь бол Хувлаа хааны байгуулсан улс бөгөөд Монгол, Хятад, Төвдийн ихэнх нутгийг захирж байсан байгаа. Цагаатайн улс нь Дундад Аз болон Дорнод Туркестаны өргөн удам нутгийг хамарч байсан байгаа. Ил хаант улс нь Перс, Ирак, Азербайжан, Өмнөд Кавказын ихэнх хэсгийг захирж байсан байгаа. Алтан ордны улс нь ижил мөрний сав газар, Кипчакийн тал, Өмнөд Орос болон Зүүн Европын зарим нутгийг иргэшээлд оруулсан байсан байгаа байхгүй юу? За эдгээр дөрвөн ханилаг нь нэг өдөр зэрэг байгуулагдсан гэсэн үг бол биш ээ. Харин 13 дугаар зууны 2 дугаар хагаст олон жилийн турш аажмаар Их хааны шууд захиргаанаас бие даан тус тусын ашиг сонирхолд тулгуурласан бодлого явуулдаг болсон байгаа. За Монголын эзэнт гүрний нэгдэл суларсан шалтгаан нь зөвхөн хаан ширээний тэмцэл байгаагүй юмаа. Асар өргөн газар нутгийг захирах хүндрэл, бүс нутгуудын эдийн засаг, худалдааны ашиг сонирхлын ялгаа, өөр шашин, соёлын орчин зэрэг олон хүчин зүйл зэрэгцэн нөлөөлсөн. За түүнчлэн торгоны замын худалдааг хянах асуудал, татврын орлого, стратегийн бүс нутгийн төлөх өрсөлдөөн нь ханилгуудын хоорондын харилцааг улам бүр хурцтгаад байгаа. За ингэхүү нэгэн цаг Чингис хааны байгуулсан нэгдмэл эзэнт гүрэн 13 дугаар зууны 2 дугаар хагас гэхэд 4 том ханилаг болон хуваагдчихж байгаа. За гэдгээр энэ Монголын эзэнт гүрний нэгдлийг сулруулсан ч нөгөө талаас Евразийн өргөн удам нутагт худалдаа, дипломат харилцаа, шинжлэх ухаан, соёлын солилцоог урд өмнөхөөс ч илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлээд байгаа. За гэхдээ эдгээр ханилгуудын хоорондын харилцаа үргэлж тайван байхгүй байгаа. Нэгэн үед эзэнт гүрний төлөө хамтдаа тулалдаж явсан Чингис хааны үр сад нь удалгүй өөрийн улсын эрх ашигыг хамгаалахын тулд хоорондоо дайдах болсон бөгөөд энэ бүхний хамгийн тод жишээ нь Алтан ордны хаан Бэрх хаан болон Ил хаант улсын хаан Хүлээгүү хаан хоёрын том дайн байгаамаа. За одоо Бэрх хаан болон Хүлээгүү хаан хоёрын талаар дэлгэрэнгүй авч үзье.
Бэрх хаан, Хүлээгүү хаан хоёр хоёулаа Чингис хааны алтан ургийн гишүүд байсан бөгөөд ураг төрлийн хувьд ойрын төрөл задан хүмүүс байгаа юм. Гэвч тэдний захирч байсан улсуудын ашиг сонирхол цаг хугацаа өнгөрөх тусам өөр болоод эцэстээ тэднийг нэгнийхээ эсрэг зэвсэг барихад хүргэсэн байгаа юм. За Бэрх хаан бол Чингис хааны ууган хүү зүчин хөвгүүдийн нэг бөгөөд Бат хааны төрсөндөө байгаа юм. Бат хааныг насварсны дараа тэрээр 1257 онд Алтан ордны хаан ширээнд сууж 1266 он хүртэл улс орноо захирсан байгаа юм. Бэрх хаан залуу наснаас эхлэн Бат хааны баруун зүгийн аян данд оролцож Оросын ханилгууд, Кипчакийн тал нутаг болон зүүн Европын бүс нутгийг байлдан дагуулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн байгаамаа. За тэрээр зөвхөн чадварлаг жанжин байгаа зогсохгүй маш авьяаслаг төрийн зүтгэлтэн байсан. Алтан ордны төрийг улам бэхжүүлэхэд ихээхэн анхаарсан хүн байгаа юм. За түүхийн ихэнх сурвалжид Бэрхийг Исламын шашныг хүлээн авсан анхны томоохон Монгол хаадын нэг гэж үздэг. За Исламын шашныг хүлээн авснаар Бэрх хааны гадаад бодлогод тодорхой өөрчлөлт гараад Египтийн Мамлюкийн султантай дипломат харилцаагаа идэвхтэй хөгжүүлсэн байгаа юм. За энэхүү холбоон тухайн үед Ил хаант улсын эсрэг улс төрийн чухал тэнцвэрийг бий болгосон байгаамаа. За түүнчлэн Бэрхийн үед Алтан ордны улсын худалдаа, эдийн засаг, улам өргөжин хөгжиж, ижил мөрний сав газар нь Евразийн худалдааны томоохон төвүүдийн нэг хэсэг болсон байгаа юм. За зарим их сурвалжид Сарай хоттой Бэрхийн нэрийг холбон дурддаг боловч ихэнх судлаач Сарай хотыг Бат хаан үндсийг нь тавьж харин Бэрх хаан Сарай хотыг өргөжүүлэн хөгжүүлсэн гэж үздэг. За нөгөө талд Хүлээгүү хаан байгаад байгаамаа. За Хүлээгүү хаан бол Чингис хааны отхон хүүгүн Тулуун ноёны хүү Мөнх хаан, Хубилай хаан нарын төрсөндөө Ариг бүх хааны ах байгаад байгаа. За Хүлээгүү хааныг ихэнх их сурвалждар 1217 оны орчимд төрсөн гэж нэмгэлсэн байдаг. За 1253 онд Иг хаан Мөнх өөрийн төрсөндөө Хүлээгүүд баруун Аз томоохон аяндаа удирдах тушаалыг өгсөн байгаа юм. За энэ аянданы гол зорилго нь бол Монголын эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан улсуудыг номхотгох, мөн Монголын баруун хязгаардах ноёрхлыг баттгах явдал байсан байгаа юм. Хүлээгүү эхлээд Персийн ууланд төвлөрсөн Низарын Исмаилитуудын бэхлэлтүүдийг эзлэн аваад дараа нь тухайн үеийн Исламын ертөнцийн хамгийн хүчирхэг төвүүдийн нэг болох Багдад хот руу дайрсан байгаа байхгүй юу? Улмаар 1258 онд Монголын цэрэг Багдадыг эзэлж аваад олон зууны турш Исламын ертөнцийг удирдсан Аббасидын халифатыг мөхөөсөн байгаа юм. За энэ үйл явдал нь зөвхөн ойрхон орнод төдийгүй дэлхийн түүхэнд хамгийн том эргэлтийн нэг болсон гэж үзэж байгаа юм. Багдад хотыг эзэлснийхээ дараа Хүлээгүү өөрийнхөө захиргааг Персийн нутагт төвлөрүүлж удалгүй Ил хаант улсын үндсийг тавьсан байгаа байхгүй юу? Ил хаант улс нь өнөөгийн Иран, Ирак, Азербайжан, Армен, Афганистаны баруун хэсэг, Туркийн зүүн нутаг болон Сирийн зарим хэсгийг хамарсан хүчирхэг улс болж хөгжсөн байгаа юм. За гэдийгээр Алтан ордны улс, Ил хаант улс хоёулаа Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан ч бодит байдал дээр өөрийн ашиг сонирхлыг хамгаалдаг болсон байгаа юм. 1259 онд Мөнх хаан нас орсны дараа энэ байдал нь бүрч тодорхой болоод байгаа байхгүй юу? Мөнх хааныг нас орснаар Иг хааны суудлын төлөө Хубилай хаан болон Ариг бүх хаан хоёрын хооронд иргэний шинжтэй тэмцэл эхэлсэн бөгөөд Монголын эзэнт гүрний төв засаглалын нөлөө эрс буурсан байгаа юм. За энэ үед Бэрх хаан Хубилайг шууд дэмжээгүй бөгөөд өөрийн улсын ашиг сонирхлыг нэгдүгээр тавьж эхэлсэн байгаа юм. Харин Хүлээгүү Мөнхийн удмын эрх ашигыг хамгаалах байр суурийг баримталж эхэлсэн байгаа юм. За ингэснээр нэгэн үеийн нэг зорилгын төлөө хамтран ажиллаж байсан хоёр хааны улс төрийн замнал аажмаар салж эхэлсэн байгаа байхгүй юу? Гэвч хоёр улсын харилцааг муутгасан хамгийн том шалтгаан зөвхөн Иг хааны суудлын асуудал байсангүй. За нэгдүгээр Кавказ болон Азербайжны газар нутгийн асуудал байгаа юм. Энэ бүс нутаг нь Европ, Төв Аз, ойрхон орнуудыг холбосон стратегийн гол гарц байсан бөгөөд торгоны замын худалдааны чухал зангилаа болж байсан байгаа байхгүй юу? За иймээс уг нутгийг хянах зөвхөн цэргийн төдийгүй эдийн засгийн асар их ажил бүгдэлтэй байсан байгаа юм. За Хүлээгүү энэ бүсийг Ил хаант улсын бүрэн мэдэлд байлгахыг зорж байсан бол харин Алтан орд өмнөд хилээ хамгаалах, Кавказ дахь уламжлалт нөлөөгөө хадгалахыг эрмэлзэж байсан тул энэ бүс нутгийг Алтан ордны нутаг гэж үзэж байсан байнамаа. За ингэснээр нэг газар нутгийг хоёр улс хоёулаа өөрийн нөлөөний бүс гэж үзсэн нь зөрчлийн үндэс болсон байгаа юм. За хоёрдугаар худалдааны замын асуудал байгаа юм. Тухайн үед торгоны замын хяналт нь зөвхөн худалдааны бус татварын орлого, дипломат харилцаа, олон улсын нэр хүндийг илэрхийлдэг байсан байгаа юм. Алтан орд хар тэнгис, ижил мөрөн, Каспийн тэнгисийн хойд эргийн худалдааг
түшиглэж байсан бол Ил хаант улс Перс, Кавказ, Месопотамийн худалдааны төвүүдийг өөрийн мэдэлд ойлгохыг зорж байсан байгаа байхгүй юу? Ингэснээр эдийн засгийн ашиг сонирхлыг энэхүү өрсөлдөөн улс төрийн зөрчилтэй нэгдэн хоёр улсын харилцааг улам хурцдагсан байгаа юм. За 3 дугаарт Багдадын асуудал байгаа маа. 1258 онд Багдад эзлэгдээд Аббасидын халифат мөксөн нь исламын ертөнцид асар их цочрол болсон байгаа юм. Бэрх хаан исламын шашныг хүлээн авсан байсан тул энэ үйл явдлыг жирийн нэгэн байлдан дагуулт гэж бус исламын ертөнцид учруулсан томоохон гарц гэж үзсэн байгаа юм. За гисэн хэдий ч өнөөгийн судлаачид Багдадын асуудлыг дангаар нь дайны гол шалтгаан гэж үздэг өө. Харин энэ нь газар нутаг худалдаа эрх мэдлийн өрсөлдөөнтэй нэгдэн мөргөлдөөнийг улам хурцдагсан чухал хүчин зүйл байсан гэж тайлбарладаг. За улмаар ингээд дайн маань 1262 онд эхэлж байгаа маа. 1262 онд Бэрх хаан Ил хаант улсын эсрэг цэргийн ажиллагаагаа эхлүүлсэн. Алтан ордны айрам Кавказын зүг хөдлөөд хүлээгүүгийн мэдэлд байсан Азербайжан Кавказын бүс нутагт нэвтрэхийг оролдсон байгаа. Хүлээгүү мөн харин арга хэмжээ авч өөрийн зэргийг дайчилжээ. Ингэснээр Чингис хааны үр садын хооронд анхны томоохон хэмжээний дайн эхэлсэн юм аа. Энэ дайн нь өмнөх Монголын байлдан дагуултуудаас ялгаатай байгаа юм. Өмнө нь монголчууд ихэвчлэн гадаадын улс орнуудын эсрэг нэгдэн байлддаг байсан бол энэ удаа нэг угсааны нэг эзэнт гүрний хувьд долгомжлагчид хоорондоо тулалдаад байгаа эмгэнэлтэй шүү. Кавказ дахь байлдааны ажиллагаа дайн голчлон Кавказын бүс нутагт өрнөсөн. Эндхийн газар зүйн нөхцөл нь хоёр талын цэргийн ажиллагаанд ихээхэн нөлөөлсөн байна. Алтан ордны айрам нүүдэлчт нь морин цэргийн уламжлалт давуу талаа ашиглаж байгаа. Тэд хурдан хөдөлгөөн, гинтийн довтлохоо, холын зан номсом, дайсныг ядраах таахдаг алдартай байгаад байгаа. Харин Ил хаант улсын айрам Персийн бүс нутагт удаан хугацаанд байрласан тул хот суурин, бэглэлт, хангалтын тогтолцоонд илүү түшиглэж байсан байгаа. За хүлээгүүгийн цэргүүд мөн Монголын уламжилт морин цэргийн арга барилтай байсан боловч шинэ газар нутгийн захирах явцад Персийн цэргийн уламжлалт бүслэлтийн техник, суурин соёлын нөлөөг ихээр авсан байжээ. За Дэрэг мөрний тулалдаан 1262 оны Бэрх хүлээгүүгийн дайны хамгийн чухал үйл явдлын нэг нь Терек мөрний тулалдаан. Терек мөрн нь Кавказын хойд хэсгийн стратегийн чухал бүсэд оршдог бөгөөд энэ орчимд болсон тулалдаан хоёр талын цаашдын байр суурийг тодорхойлсон байгаа. Тулалдааны үеэр Бэрхийн цэрэг нүүдэлчин морин цэргийн давуу байдлаа ашиглан хүлээгүүгийн айрамд хүнд цохилт өгсөн байгаамаа. Алтан ордын цэргүүд шууд хүчээр мөргөлдөхөөс илүүтэйгээр хурдан хөдөлгөөн, отолт, гинтийн дайралт, хуурамч ухралт зэрэг уламжлалт тактик ашигласан байгаа. Харин Ил хаант улсын айрам урт хангалтын шугамтай танил бус газар нутагт байлдаж байсан нь хүндрэл учруулсан байгаамаа. За үүний үр дүнд хүлээгүүгийн цэрэг Кавказын бүсээс ухрахад хүрсэн байгаа. Гэхдээ энэ нь Ил хаант улсын улс бүрэн ялагдсан гэсэн үг бол биш байлаа. Харин Алтан орд Кавказ дахь өөрийн нөлөөг хадгалж чадсан бөгөөд хүлээгүү баруун зүгтхийг цаашдын тэлэлтийг хязгаарласан стратегийн чухал ялалт болсон байгаа юм. Терек мөрний тулалдааны дараа Бэрх хаан болон Алтан ордны улс Кавказ дахь өөрийн байр суурийг тодорхой хэмжээгээр бэхжүүлж чадсан. Харин хүлээгүү хаан цэргээ ухрааж Ил хаант улсынхаа дотоод байдлыг тогтворжуулахад анхаарах шаардлагатай болсон байгаа юм. За гэхдээ Терек мөрний тулалдаан нь Бэрх хүлээгүүгийн дайны төгсгөл биш байгаа юм. Хоёр талын зөрчил зөвхөн нэг тулалдаанаар шийдэгдэхэд асуудал биш байгаад байгаа байхгүй юу? За учир нь энэ мөргөлдөөн газар нутгийн маргаан, худалдааны өрсөлдөөн, улс төрийн эрх мэдлийн тэмцэл зэрэг олон жилийн турш хоримтлагдсан асуудлаас үүссэн байгаа. Хүлээгүү хаан 1265 онд нас барсан бөгөөд түүний дараа хүү Абага Ил хаант улсын хаан болсон байгаа. Абага хаан эцгийнхээ бодлогыг үргэлжлүүлэн Кавказ болон Азербайжны бүс нутаг дахь Ил хаант улсын байр суурийг хамгаалахыг зорьсон байгаа. За харин Бэрх хаан 1266 онд нас барсан бөгөөд түүнийг Кавказын зүг шинэ аян дайн бэлтгэж байх үедээ нас барсан гэж олон түүхэн сурвалжид тэмдэглэсэн байдаг. За хэдийгээр хоёр гол удирдагч удалгүй нас барсан ч тэдний хоорондын зөрчил үүгээр дуусаагүй байгаа. Харин дараагийн үеийн Алтан ордны болон Ил хаант улсын хаадын үеч Кавказ Азербайжан орчмын бүс нутгийн төлөөх өрсөлдөөн үргэлжилсээр байсан байгаа аахгүй юу? Монголын эзэнт гүрний нэгдэл үзүүлсэн нөлөө Бэрх хүлээгүүгийн дайн нь зөвхөн хоёр улсын хооронд болсон цэргийн мөргөлдөөн биш байгаад байгаамаа.
Энэ дайн нь Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрний улс төрийн бүтэц хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулсан чухал үйл явдал болсон байгаа. Чингис хааны үед Монголын эзэнт гүрэн нэг төвтэй их хааны эрх мэдэлд захирагдсан нэгдсэн бүтэцтэй байсан. Хэдийгээр Чингис хаан өөрийн хөвгүүд төрөц задандаа улс хуваарлсан ч тэд бүгд их хаан дээд эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг байсан байгаа. Харин 13 дугаар зууны 2 дугаар хагас нөхцөл байдал өөрчлөгдсөн. Аслагдсан газар нутгуудын нэг төвөөс шууд удирдах боломж багасж тухайн бүс нутгийн хаад өөрийн эдийн засаг улс төрийн ашиг сонирхлыг хамгаалах болсон байна. Алтан орд, Ил хаант улс, Цагаатайн улс, Юан улс нь албан ёсоор Чингис хааны угсааны улсууд байсан ч бодит байдал дээр тус тусын айрамтай, өөрийн захиргаатай, өөрийн гадаад бодлоготой бие даасан улс төрийн хүчнүүд болсон байна. Бэрх хүлээгүүгийн дайн бол энэ өөрчлөлтийн хамгийн тод жишээнүүдийн нэг байгаамаа. Нэгэн үед нэгэн эзэнт гүрний төлөө хамтран байлдаж байсан Монголын ноёд хожим нь өөрийн улсын эрх ашигыг хамгаалан хоорондоо дайтахулсан Монголын эзэнт гүрний дотоод нэгдэл ямар хэмжээнд суларсныг харуулж байгаа даа. Бас л эмгэнэлтэй байгаа шүү те. За дайны эдийн засаг худалдаанд үзүүлсэн нөлөө. За бэрх хүлээгүүгийн дайн зөвхөн улс төрийн төдийгүй эдийн засгийн томоохон үр дагавартай байгаа даа. Тухайн үед Кавказын бүс нутг нь Евразийн худалдааны чухал зангилаа байсан гэж хэлсэн шүү дээ. Торгоны замын олон чиглэл энэ бүсээр дамжиж өнгөрөөд Европ, Төв Аз, ойрхон орнуудын худалдааг холбож исэн байна. Алтан орд болон Ил хаант улс хоёулаа энэ худалдааны урсгалыг хянах сонирхолтой байсан бөгөөд худалдааны замыг эзэмших нь их хэмжээний татварын орлого улс төрийн нөлөө авчирдаг байсан байгаад байгаа байхгүй юу да. Ашигтай болоод ноцолдоод байсан байгаа байхгүй юу. Гэвч хоёр улсын хоорондын дайн худалдааны харилцаанд сөргөөр нөлөөсөн байгаамаа. Өмнө нь нэг эзэнт гүрний дотор чөлөөтэй явагдаж байсан зарим худалдааны хөдөлгөөн хязгаарлагдаж улс хоорондын харилцаа улам хурцдсан байгаа. За гэсэн хэдий ч урт хугацаанд Алтан орд болон Ил хаант улс хоёулаа худалдааны ач холбогдлыг ойлгож байсан учраас зарим үед дипломат харилцаа тогтоох, төр эвлэрэх оролдлогуудыг хийж байсан байгаа. Шашин ба улс төрийн өөрчлөлт нь бэрх хүлээгүүгийн дайн бас нэг онцлог нь Монголын хаадын шашин соёлын орчин хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулж байгаа. Чингис хааны үед Монголын эзэнт гүрний шашны хувьд харьцангуй нээлттэй бодлого явуулж байсан. Буддизм, христийн шашин, ислам болон бусад шашин зэрэгцэн оршиж байсан. Харин эзэнт гүрэн өөр бүс нутагт хуваагдах үед тухайн нутгийн шашин соёлын нөлөө хаадын бодлогод илүү хүчтэй нөлөөж эхэлсэн байгаа. За одоо Бэрх хаан, Хүлээгүү хаан хоёрын түүхэн байр суурь. За Бэрх хаан болон Хүлээгүү хаан хоёр хоёулаа Монголын эзэнт гүрний түүхэнд чухал байр суурь эзэлдэг хүмүүс байсан байгаа. Бэрх хаан Алтан ордны улсыг бэхжүүлээд түүнийг Евразийн баруун хэсэгт хүчрэг улс болгон хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүн. Тэрээр исламын шашныг хүлээн авсан Монголын анхны томоохон хаадын нэг болж Алтан ордыг ойрхон орнуудын исламын ертөнцтэй ойртуулсан. Харин Хүлээгүү хаан баруун Азад Монголын эрх мэдлийг тогтоож Ил хаант улсыг байгуулсан хүн. Түүний байгуулсан улс нь Персийн түүхэнд маш чухал байр суурь эзэлж дараагийн хэдэн зуун жилийн бүс нутгийн улс төрд хүчтэй нөлөө үзүүлсэн юм аа. За гэвч тэдний хоорондын дайн нь дүүхийн өөр нэгэн үннийг харуулж байгаамаа. Нэг угсааны хүмүүс нэг эзэнт гүрний өв залгамжлагчид байсан ч улс төрийн нөхцөл өөрчлөгдөх үед өөрийн улсын эрх ашигыг нэгдүгээр тавих шаардлагатай болдог гэж харуулж байгаа. Бэрх Хүлээгүү хоёрын дайн бол зөвхөн хоёр хааны хоорондын зөрчил биш. Энэ бол Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрэн хэрхэн нэг төвдөө нэгдсэн гүрнээс олон бие даасан улс төрийн хүчнүүдийн тогтолцоо руу шилжсэнийг харуулсан түүхэн үйл явдал. Газар нутгийн маргаан худалдааны замын төлөх өрсөлдөөн, Багдадын сүүрэл, шашин, улс төрийн ялгаа, хаан ширээний тэмцэл зэрэг олон хүчин зүйл нийлж энэ дайныг бий болгосон байна. Хэдийгээр энэ мөргөлдөөн Монголын эзэнт гүрний нэгдлийг сулруулсан ч нөгөө талаар Евразийн түүхэнд асар их нөлөө үзүүлсэн. Монголын эзэнт гүрний задралын дараа бий болсон Юан улс, Алтан орд, Ил хаант улс, Цагаатайн улс нь өөрийн бүс нутагт хэдэн 10 жил, зарим нь хэдэн 100 жил оршин тогтнож тухайн бүс нутгийн улс төр, эдийн засаг, соёлын хөгжилд гүн улмар үлдээсэн билээ. Бэрх Хүлээгүүгийн дайн 13 дугаар зууны Монголын түүхэнд хамгийн чухал дотоод мөргөлдөөнүүдийн нэг. Энэ дайн нь зөвхөн хоёр хааны хоорондын цэргийн мөргөлдөөн биш, харин нэгэн цагт дэлхийн хамгийн хүчрэг эзэнт гүрэн байсан Монголын эзэнт гүрний дотоод бүтэц хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулсан дайн байгаа юм аа.
За гэвч эзэнт гүрний гүрэн улам бүр өргөжин дэлхийн хэрээр нөхцөл байдал өөрчлөгдсөн. Монголын эзэнт гүрэн Хятад, Төв Аз, Перс, Орос, Зүүн Европ хүртэл асар өргөн газар нутгийг хамарч байсан бөгөөд эдгээр бүс нутг нь газар зүй, эдийн засаг, соёл, шашны хувьд маш өөр байгаад байгаа байхгүй. Ийм өргөн удам нутгийг нэг төвөөс үргэлжлүүлэн удирдах бол үнэхээр хэцүү шүү дээ. Яаж дээ бас тэ. Үүний зэрэгцээ Чингис хааны үр удам өөрийн улсын эрх мэдэл, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах болсон нь эзэнт гүрний дотоод нэгдлийг сулруулад байгаа юм. Бэрх хүлээгүүгийн дайн энэ үйл явдлыг ил тод харуулчаад байгаа байхгүй юу? Монголын дотоод зөрчил шинэ үеийг эхлүүлсэн нь 1260-аад оноос хойш Монголын эзэнт гүрэн өмнөх шиг нэг төвтэй байха болчихж байгаа. Юан улс хувлан удирдган доор Хятад төвлөрч, Ил хаант улс Перс болон ойрхон орнуудад, Алтан орд Орос болон Евразийн баруун тал нутагт, Загадан улс Төв Аз тус тусын замаар хөгжих болсон байгаа. За эдгээр улсууд бүгд Чингис хааны алтан ургийн захирагчтай байсан боловч бодит байдал дээр өөрийн айрам, төрийн байгуулалт, дипломат бодлоготой болчиход байгаа юм. Бэрх хүлээгүүгийн дайн бол эдгээр улсуудын хооронд гарсан анхны томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөнүүдийн нэг байсан байгаамаа. Энэ дайн цаашид Монголын ханилагуудын хоорондоо өрсөлдөх шинэ үе эхэлснийг харуулсан байгаамаа. Бэрх болон хүлээгүү хоёр хоёулаа хүчрхэг удирдагч байсан. Бэрх хаан Алтан ордыг бэхжүүлж, Евразийн баруун хэсэгт хүчрхэг улс болгон хөгжүүлсэн. Тэр дипломат харилцааг идэвхжээ ашиглан Египтийн Мамлюкуудтай холбоо тогтоон Ил хаант улсын эсрэг улс төрийн тэнцвэр бий болгохыг зорьсон. Хүлээгүү хаан харин баруун Азид Монголын нөлөөг тогтоож Ил хаант улсыг байгуулсан. Түүний байгуулсан улс нь Персийн түүхэнд чухал байр суурь эзэж, шинжлэх ухаан, урлаг, архитектур, төрийн байгууллын хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн байна. За ингэснээр Монголын эзэнт гүрний үе нь зөвхөн байлдан дагуултын түүхүйч мөн дэлхийн бүс нутгуудыг хооронд нь холбосон түүхэн үе болсон байгаа. За ингээд бид өнөөдрийнхөө бичлэгээр Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрэн хэрхэн аажмаар дөрвөн том улс болон төл хуваагдсан тухай, мөн Алтан ордны хаан Бэрх хаан болон Ил хаант улсын хаан Хүлээгүү хаан нар яагаад хоорондоо дайтгуулсан талаар ярьлаа. За Бэрх хүлээгүүгийн дайн нэгэн цагт дэлхийн хамгийн хүчрхэг байсан Монголын эзэнт гүрний дотоод өөрчлөлтийн тод илрэл байсан. За энэ дайн зөвхөн хоёр хааны хооронд болсон мөргөлдөөн биш, харин шинэ улс төрийн нөхцөл байдлыг үүсгэж Чингис хааны ур сад өөрийн улс орны эрх ашигыг хамгаалж эхэлсэн нь үр дүн байгаад байгаа. Монголын эзэнт гүрэн улс төрийн хувьд хуваагдсан ч түүний үлдээсэн өв асар их байгаад байгаа. Худалдааны замууд, соёлын харилцаа, дипломат харилцаа, шинжлэх ухааны солилцоо зэрэг олон зүйл Евразийн түүхэнд гүнзгий нөлөө үзүүлсэн. Бэрх хаан, Хүлээгүү хаан хоёрын түүх бидэнд нэг зүйлийг харуулад байгаа. Агуу их эзэнт гүрэн зөвхөн хүчээр тогтоогүй. Түүнийг хадгалахын тулд нэгдсэн үзэл санаа, тогтвортой удирдлага, нийтлэг ашиг сонирхол шаардлагатай байгаа. Харин эдгээр зүйл алдагдах үед хамгийн хүчрхэг гүрэнч дотоод зөрчилд орж өөрчлөгдөхөөс өөр аргагүй болдог байгаамаа. Ингээд Бэрх хаан, Хүлээгүү хаан хоёрын дайн болон Монголын эзэнт гүрний задралын тухай энэ бичлэг маань энэ хүрээд дуусна. Энэ хүртэл үзсэн та бүхэнд баярлалаа. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк гадархаа бити мартаарай. Бас subscribe дарж хонхоо идэвхжүүлээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.